Яг одоо ярих байгаа зүйлс зарим нь болохоор таамаг мэдээ, зарим нь болохоор аль бишний мэдээ бол байгаа. За хэдүүлээ iPhone-ийнхаа мэдээллээс эхлэе. Таамаг мэдээ 2025 оны 2 дугаар хагас одоо мэдээж хэрэг болох гэж байна. iPhone 17-гийн загварууд гарнаа. Ингийн 17, 17 Air-гээ нэмгэн загвар нь за тэгээд 17 Pro, 17 Pro Max гарах гэж байгаа. За тэгэнгүүт он гараад 26 оны хавар буюу одоо 26 оны 1-р хагаст iPhone 17e гэж одоо гарах магадлал бол байна. За тэгэнгүүтээ дараа намар одоо 26 оны намар нь iPhone Fold гараад за iPhone 18 Air гараад iPhone 18 Pro, 18 Pro Max гарч байгаа. Тэгэнгүүтээ он гараад 27 оны хавар нь болохоор энгийн iPhone 18 нь хоцорч гараад iPhone 18-ийг хөтөлцөж бол гарах нэ. За тэгэнгүүтээ тухайн 27 оны намар буюу үндсэн iPhone-ы загварууд гарах дундаасаа болохоор iPhone Fold 2, iPhone 19 Air, iPhone 19 Pro, iPhone 19 Pro Max гэж бол гарах циклтэйгээр бол гарах өөрчлөлтийн таамаг мэдээ бол явж байна. За тэгээд ерөнхийд нь анзаарах юм бол ер нь намар л зөвхөн шин загварууд танилцуулагддаг байсан бол одоо ингээд 2026 оноос эхлээд энэхүү зүйл маань өөрчлөгдөөд энгийн загвар болон хямдхан загвар маань одоо хавар гарч ингэж хойшлт ингэж болох юм магадaltaй байна. Тэгээд тэгж байгаа шалтгаан нь гэвэл iPhone Fold маань орж ирж байгаатай холбогдуулж бол одоо ялцчих юм гэж бол тайлбарлаж байна. Тэгээд яг iPhone-ы гарч байгаа цикл маань ийм бол өөрчлөлт бол ер нь бол их сонирхолтой байна. Тэгээд сонголт маш их болох юм бол ер нь бол наазах миний хүртэл жоохон толгой ирэх маяг юм бол ингэ болж байна. iPhone гарсны 20 дахь жилийн ойдон зориулж тухайн үед гарах iPhone маань цэвэр бүтэн дийлэгчтэй загвар бол ингээд гарах магадлал бол байна. За энэ бол одоо маш олон жилийн турш яригдж байгаа одоо таамаг мэдээ. За үүнийгээ дагаад яг энэхүү iPhone 20 гэдэг загвар дээр яг одоо юу тусагдж ийн гэхээр мэдээж хэрэг урд талын дийлэгч бол тэр чигтээ битүү дийлэгч. За тэгээд яг хажуу тал руугаа ууссан тийм одоо тий 100% хэлбэрийн дийлэгч маань ингэж уусч орж ирэх нэ. За тэгээд ямар ч тийм одоо дээрээ дараа тийм одоо камерны тэр одоо Face ID-ний тэр юу бол катлсан хэсэг бол ингээ байхгүй байх нь. За тэгээд ерөнхийдөө бүгд тэр чигтээ шил гэж бол хэлж байна. За тэгээд энэ нь бол надад их л сонирхол татуулж исэн. За гарах хугацаа маань 2027 оны намар гэж байгаамаа. За тэгээд саяны яг чагсаалтуудыг харах юм бол 2025 оны намар гарах iPhone 17-гийн Pro маань загварууд мэдээж хэрэг нооч бол байгаа. За тэгэнгүүт 2026 оны намар гарах Pro загварууд маань нэг өөр бол iPhone 18 Pro-гийн загварууд Dynamic Island маань байхгүй болоод зүүн дээд болонд нь одоо яг Samsung-ийн утаснууд ерөнхий ямар байдаг шиг ер нь бол ганцхан камер яг яаж гардаг үлээ тиймэрхүү байдалтайгаар бол гарах таамаг бол байна. За тэгээд түүний дараагийн намар гарах үндсэн одоо iPhone 20 маань болохоор ямар ч тийм зүйлгүй бүгд under the display гэдэг технологиг бол авна гэж бол хэлж байна. За тэгээд саяны холбоотой бүтэн дэлгэцтэй iPhone яг тэр жигтэй ганцхан шиг шилэн загвар гэд ярьжсэн чинь Twitter дээр гинт нэг юм сони юм гараад ирсэн. Нэг юм хтэй ингээд олон нийтийн газар юм шууд тунгалаг нэвт харагддаг тийм нэг тийм шилийн юмыг ухаалаг утас мэтэр одоо ингэж ашиглаж байгаа нэг тийм юм бол гараад ирсэн. Тэгээд яг үндэ бол тэр нь бол эцсийн байдлаар бол зүгээр л нэг юм хуурамч зүгээр л юм шил байж бол таарсан. Тэгээд яг энэхүү одоо концепт бичлэг иймэрхүү юм ер нь дэлгэрүүлж дараа нь би яг эцсийн байдлаар төгс iPhone гэж яг ямар iPhone-ыг хэлэх юм бэ? Яг ямар үзүүлэлттэй те? Яг энэ эмэгтэй хүний гарт барьж байгаа утас ер нь бол эцсийн байдлаар яг өнөөдрийн бидний ашиглаж байгаа iPhone-ы төгс хувилбар нь ер нь бол гэж ойлгож болно. Тэгээд энэ эмэгтэй бол зөвхөн жоохон попор хүүднээс одоо зүгээр шил аваад тэрийг утас мэт одоо худлаа жүжиглж л ашиглаж ингэж бол одоо таарсан байгаа. За дараагийн ярих iPhone маань бол iPhone Fold бол байна. За iPhone Flip гэж бас одоо гарна байх. Энийг бол одоо маш олон жилийн хугацаанд одоо таамаг мэдээгээр бол явж байна. Одоо жил болгон л харна. Тэгээд хизээнч мэддэхгүй аюул их хоошлдог. За тэгээд энэ намраас ер нь бол одоо мэдээнүүд илүү ер нь гарч эхлэе. За тэгээд 25 он гараад яг энэ хавраас бол ялангуяа бүр яг товн зарлагдсан маягаар бол явж байна. За энэхүү iPhone Fold маань бол одоо доторх нийт дийлэгц нь бол $8 болчихсон 2 дийлэгц нийлээд. За тэнгууд ганцаараа дийлэгц нь 5.5. Утсан дээр харьцаанд болохоор 4 харьцах 3 гэж байгаа. За тэнгууд аппликейшнуудын хөгжүүлэлтүүд энэ дээр нэлээд апдейтүүд бол нэлээд сүүлд орох бах мэдээж хэрэг тодорхой. За тэгээд нэмэгний хувьд болохоор 4.5. За тэгээд ингээд буцаага зузаамлах юм бол 9.5 таа бол гарах юм шиг. Хойдолтой бол
2 камертай гарах юм шиг байна. За мэдээж зэрэг Face ID бол байгаа. За тэгээд Touch ID нь болохоор төгждөг товчон дээрээ буюу side button дээр бол байрлах юм шиг байна. За тэгээд батарейны хувьд бас нэлээд сайн батарейтай гарна гэж байна. Үнийн хувьд болохоор одоо 2000-аас 2500 доллар гээд үндсэн Pro загварын утаснасаа дор хаяж ер нь бол 2 дахин үнэтэй гарах ингээд үнийн таамаг бол байна. За тэгээ хизээвэ гэхээр 2026 онд гэсэн таамаг мэдээ бол iPhone Fold дээр маань бол ингээд явж байгаа. iPhone Flip нь бол тэгээд удахгүй ер нь гараад эхлэх бах. За iPhone 20, iPhone 18, Fold гэх утаснуудаас гадна үндсэн 17-гийн бас мэдээнүүд маань бол гарч эхэлсэн байгаа. iPhone 17 Pro-гийн загварууд дээр үндсэн камеруудын аль нэг нь 200 мегапиксел болох бас нэг юм таамаг мэдээ бол явж ирсэн. За энгийн 17 Air дээр бас батарейны миллиамп утга бол гарч ирсэн байгаа. 2800 миллиамптай гэж бол гарч байгаа. Тэгээд энэ нь бол яг шүүмжлэл болж байгаа дагуулсан. Яагаад вэ гэхээр харьцуулагдж байгаа нөгөө нэг сая сүүлд гарсан Samsung Galaxy Edge S25 дээр Edge загвар маань 2800 миллиампаас бол дээр утгатай байсан учраас ингээд Apple-ийнх маань ингээд барьцаад тэд нэг 2800-аас дээш байгаад хахад яагаад бидрийнх ингээд 17 Air маань 2800-аар гардаг билээ гэдэг нь бол барьцаад исэн. За тэгээд энэ бол яг үндэ эцсийн байдлаар батлагдсан миллиамп утга бол биш. Энээс дээшээ дошвол болох бол магадaltaй. За тэгээд баахан л iPhone л яриад идэг. Тэгээд эцсийн байдлаар ер нь л iPhone ер нь бол байхгүй болчих болно шүү дээ гэдэг нэг тийм бас мэдээллийг Apple-ийн манай ADQ-гээд авах штэ анх нэг Apple Watch одоо ярьж гарч ирж ийсэн те хөөрхөн ивентүүд дээр яг Apple Watch-аараа тагнадаг байсан ах маань сүүлийнх бол харагдах болсон. Тэгээд энэ ах маань сая нэг ярьцлага өгөхдөө ер нь бол технологиг те ямар нэгэн технологи ингээд орлоод ер нь бол дараагийнх нь гарч ирдгээ. Тэгээд ер нь бол химэл оюун ухаан ийм айхтар байхад ер нь бол iPhone ер нь бол удахгүй ер нь бол байхгүй болохыг үгүйсэхгүй шүү дээ найзуудаа л гэж хэлээ. Тэгээд ер нь бол тийм шүү дээ л гэж ойлголоо. За тэгээд яг аль бисны мэдээлэл гэх юм бол юу болж ийн вэ гэхээр Tim Cook маань iOS 19 сүүлийн систем дээр одоо нэмэгдэх яг аль бисны баталгаатай одоо функцүүдийг бол ерөнхийд нь бол танилцуулсан байгаа. Энэ нь болохоор сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулаад accessibility хэсэг дээр тухайн функцүүд бол нэмэгдэн шүү гэдгийг бол хэлж ийсэн. За тэгээд Apple-ийн талаараа угаасаа маш сайн ажилтгийг та бүхэн сайн мэддэг үстэй. За бид бүхний сайн мэддэгчлэн тийм одоо Apple-ийн талаарх таамаг мэдээ хэлдэг ерөөсөө хоёрхан том толгой бол байдаг. За хамгийн том толгой бол Minchi Co гэдэг одоо нэг ах бол би тэр бол одоо номер 1 ах одоо сүүлийн хэдэн жилийн мэдхгүй одоо намайг ухаан орсноос л хойш тэр ах бол ерөөсөө Apple-ийн талаар маш нарийн дийлэнх таамаг мэдээ нь бол таарж бол явдаг. За түүний араас чанх араас нь ер нь бол яг Mark Gurman гэдэг энэ залуу бас ингээд таамаг мэдээ бол маш хүчтэй бол явуулдаг. За энэ залуу юу гэж бас ингээд бас нэг бидрэгцүүл хуваалцсан юу гэхээр одоо 6 сарын 10-нд гарах iOS 19 үйлдвэрлэлийн систем маань нэршлийн хувьд одоо ингээд шинжлэгдээд шууд одоо 26 гэдэг тоог авч явна гэж бол хэлсэн. Энэ болохоор дан ганц одоо iOS биш бусад бүх үйлдвэрлэлийн системүүд буюу iPadOS, macOS, visionOS, tvOS, watchOS, YouTube бүгдэн дээр нь 26 гэдэг тоог авна гэж байгаа. Энэ нь болохоор яг юу гэлтэж юм гэхээр ер нь бол 26 онд ашиглах үйлдвэрлэлийн систем учраас 2026 оны учраас ер нь 26 гэдэг тоог авч ийн гэдэг маягаар бол тайлбар бол явж ирсэн. Тэгээд энэ нь бол надад бас ер нь бол буус анх би шууд харчаад энийг бол юу гинт 26 гэсэн чаар яг бодоодсон чи 2026 оны үйлдвэрлэлийн системээ 26 гэдгээр нь явж байгаа юм байна. За ойлголоо гэж бол бууж ирсэн. Тэгээд яг Windows бол 90-ад онд яг энэ аргыг бол ашиглаж ирсэн юм байна. Тэгээд энэхүү яг нэрлэх хэсэг маань ямарч үсэн ингээд iOS 18-аар ингээд ямарч үсэн дуусчих шиг байна. Тэгээд нэг үгээр бол iOS 26 гэж үнэхээр яг гарах юм бол одоо алтан бус цаана iOS 19 гэж бол одоо ойлгож болох нэ. За тэгээд бидний саяны дурдсанчлан тийм үү Mac-ийн систем дээр Magnifier орж ирэх нь байна. Харны бэрхшээлтэй хүмүүс дээр одоо сайжруулалт орж ирэх нь, accessibility дээр тэр уншигч орж ирэх нь. За тэгээд Apple Watch дээр live caption гэх мэтчлэн саяны одоо Tim Cook-ийн дурдсан одоо функцүүд бол iOS 19 болон бусад харалдаа зэрэгэлзээ гарч байгаа үйлдвэрлэлийн системүүд дээр бол нэмэгдээд явах нэ. Таамаг мэдээ талаасаа юу болж ийн гэхээр хамгийн сүүлд бол та нар бол мэдж байгаах Plus загварын утаснууд дээр iPhone Plus загварын утаснууд дээр яг хэвтэйгээр нь байршлуулад бол одоо home screen landscape маягаар бол харж болдог байсан бол Max загварын iPhone-ууд гараад тэр маань бол одоо байхгүй болчихсон. Ер нь бол iPhone 19 Max гарснаас хойш
хэвтэйгээр нь ерөөсө харж ерөөсө болдгоо болсон. Энэ нь бол лог гэвд бодох юм бол угаасаа шал удахгүй байдаг байсан бол ингээд одоо iOS 26 үеийн систем дээр хэвтэйгээр нь ингэж харах боломжтой байх магадлал бас байх нэ. Ягаад лог гэвд удахгүй гэж байна вэ гэхээр одоо жишээ нь наазахын жишээ те хамгийн анхны гарсан Plus утас жишээ нь iPhone одоо 6 Plus. iPhone 6 Plus-ыг тухайн үед анх худалдаж авч байхад жишээ нь юу гэдэг чинь iOS 8 үүдлийн систем дээр нь сайхантай нэг orientation lock-о унтрааж агаад уцаа хэвтэй байрлуулалд оруулах юм бол ингээд home screen-ээ landscape маягаар ингээд бол хардаг болдог байсан. Тэгээд харьцуулахад iPhone 6 Plus-ын дэлгэц iPhone 19 Max-ын дэлгэцүүд ямар зөрүүтэй хэлээ те. iPhone 19 Max хамаагүй том утас хамаагүй те. Харьцуулахад юу байтал ингээд хэвтэйгээр нь ашиглах боломж ингээд 100% байгаад хахад яагаад энэ функц ингэ хасаа хийчихэж байгаа юм бэ те гэж ямар ч удахгүй гэдэг талаас нь яалтч шүүмж маш олон жил явжсэн. Тэгээд сүултэж тэгээд тэр нь тоогтгоо байсан гэсэн чинь харин гинт яг юм 5 мэдээ гарч ирээд за энэ нэмэгдүүл нэрээ гоё ч юм уу даа л гэж бодогдсон доо. iOS 19 дээр юу нэмэгдэж ийн гэхээр ер нь бол бас ажиллагаа талаасаа ер нь бол анхаарж байгаа. За тэгээд батарейг ер нь удаан бариулах тал дээр яг AI үйлдэл ер нь бол орж ирнэ гэдэг зүйл бол сонсогдож эхэлсэн. Тэр нь бол маш гоё сонсогдсон. Ер нь бол хамгийн гоё таамаг мэдээ нь бол энэ байсан. За тэгээд Wi-Fi-ны байдал бас тий тохиргоог холболтын технологи сайжрах тал дээр бас юм явж исэн. За батарейд бол одоо цэнэглэх тал дээр бол одоо хэдийнэ олон жил болсон Android дээр яг тэдмэрийн дараа дүрнэ гэдэг одоо widget одоо утасны дэлгэцэн дээр iPhone-ууд дээр маань гарч ирдэг болох нэ. За тэгээд энэ нь бол мэдээж хэрэг ойлгомжтой баг. Сүүлийн үеийн Pro загварууд дээрээ л ер нь бол харагдах баха. Ер нь бол миний 3 дахь iPhone SE дээр энэ бол гарч ирэхгүй нь бол тодорхой. За Apple бол дараагийн одоо энгийн CarPlay биш, бүр ингээ CarPlay Ultra-г бол ингээд бол зарласан байгаа. Тэр нь болохоор яг шин загварын Aston Martin гэдэг одоо автомашинууд. За тэгээд яг Америк болон Канадад одоо ингээд яг ашиглагдж байгаа одоо машинууд дээр энэхүү CarPlay Ultra маань бол ингээд орж ирж байгаа юм байна. За тэгээд дараагийн 12 сарын хугацаанд бас одоо байгаа зарим нэг одоо автомашин дээр энэхүү CarPlay бас юм ультра одоо хувилбар маань ингээд одоо ашиглагдаж ингээд болдог болох нэ. За тэгээд ер нь бол хамгийн анх бүр одоо 2000-ад оны ихэр ч юм уу те ер нь бол CarPlay гэж байдаг байх. Зөвхөн өөртөө iPod-ийг л холбоод ер нь бол хөгжим сонсдог байлаа. AirPods-тай холбоотой мэдээлэлүүд бол гарсан. За дараагийн гарах AirPods Pro маань ер нь бол 2026 оноос бол одоо наашгүй нэ гэдэг мэдээ бол явсан. За тэгээд үүнээс давхар AirPods Max-ийн одоо аюу толгой зүгээд удаан зүгж явхад ер нь бол аюу хүнд байдаг. Тэрийг бол одоо илүү хөнгөн хувилбарыг нь бас 2027 онд одоо гарах бас нэг тийм таамаг мэдээ бол явж исэн. За энэ дараагийн мэдээ бол яг Apple-тай холбоотой гэхэд хэцүү гэхдээ бас сонирхолтой үднээс та нарт харуулж байгаа. Nothing Phone-ийн компанид ажиллаж исэн тухайн ажилтан маань одоо ер нь бол компаниасаа муухайгаар хэлэхэд урваад одоо Apple руу бол нэгдсэн юм байна. Тэгсэн чинь одоо яг тухайн Nothing компани одоо үүсгэн байгуулагч Carl Bay залуу Twitter дээр би залуугаараа бахархаж байна тий. Одоо Apple-ийн захирал тиймгүй хэлээрээ чамд өөр дахиад юм те хүн амд тусуулах юм байвал би бол туслахад бэлэн шүү гэх нэг жоохон ёжлох маягийн бас те Apple-ийн захирлыг Nothing Phone-ийн захирал бас жоохон ёжлох маягаар ингээд Twitter дээр жоохон мем болох зүйл бол хийсэн. Дараагийн бичлэгээрээ хэдүүлээ бол ерөөсө тодорхой WWDC 2025-аар бол уулзна. За тэгээд чадвал би ямжуул өөрийнхөө YouTube суваг дээр лайв хийн. За тэгээд мэдээж хэрэг recap буюу шууд багцлаад яг юу оруулсан бэ гэдгийг нь яг ивент болж дууссаны дараа нэг 5 минутанд багтаагаад яг ивентний бичлэгийг оруулна. За тэгээд яг түүнээс хэдхэн цагийн дараа бол би iOS 19 буюу одоо iOS 26-гийн developer beta 1 одоо бичлэгээр дараагийн бичлэгээр та нартайгаа уулзах нэ. За тэгээд тэр хүртэл ингээд одоо баяртай.